Хорооны зам сан үзүүлж байна. Зүүнд нь орхи. Дэлхийн өнцөг булан бүрт ахуй амьдралаа сайжруулж өөрийн хүсэл мөрөөдөл зорилгынхон төлөө оюун ухаан хүч хөдөлмөрөөр зарцуулан хэдэн мянганы турш амьдарч тэмцэж ирсэн 7 тэрбум хүн аж төрж байна. Сайхан амьдрал руу тэмүүлсэн хүн төрлөختний хүсэл эрмэлзлэл ертөнцийн олон гайхамшигтай зүйлийг бий болгожээ. Орон сууцны ипотекийн зээл 2013 оны байдлаар Улаанбаатар хотод сая 267,024 хүн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Эдгээр иргэдийн 61% нь гэр хороололд, 39% нь орон сууцнд оршин суудаг. Монголчууд зах зээлийн харилцаанд шилжсэн он цагт Улаанбаатар хотыг чиглэсэн их шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалan хотын хүн ам гэр хорооллын газар нутгийн хэмжээ ийхүү тэлжээ. Энэ залууг Батхүрэл гэдэг эдийн засагч нэгтлэн бодогч мэргэжилтэй Батхүрэл дийлэнх Монгол залуусын нэгэн адил орон сууцтай болохыг хүсч мөрөөдөн түүнийхээ төлөө зориг тавин ажилласаар ирсэн. Гэвч байртай болно гэдэг залуусын хувьд тийм ч хялбар хэрэг биш юм. Тиймээс ч тэр 2010 онд сургуулаа төгсөөд эхнэр 2 хүүхдийн хамтаар 2 жил байр түрээслэн амьдарчээ. Дийлэнх Монгол залуучуудын хувьд байртай болно гэж мөрөөдөлтэй. Миний хувьд 2012 онд гэр бүл зохиогоод тусдаа гарахаар шийдээ. Аав ээж болон хатамтайгаа ярилцсан. Байр авахар зээл хөөцөлдөж ирсэн банкнаас. Банкнаас тавьсан шаардлага нь тухайн авах байгаа байрныхаа 20%-ыг бүрдүүлээд төлсөн байх шаардлагатай гэсэн. Тэр нэгэн байрны эзэнтэй харилцаад 36 м квадрат байрыг 40 сая төгрөгөөр авахар болоод хамаатан садан ах эгчнээс 8 сая төгрөг бүрдүүлснээр би банкны зээл хөөцөлдөж эхэлсэн. Монгол улсын засгийн газар 2012 онд жилийн 6% хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгох хөтөлбөрийг баталжээ. Бага дунд орлоготой иргэдийн орон сууцны хэрэгцээг хангах зорилготой тус хөтөлбөрт хамрагдаж орон сууцтай болохыг хүссэн иргэд олон байв. Гэвч зах зээлд төр хөндлөнгөөс оролцсон энэ явдал орон сууцны үнийн өсөлтөнд нөлөөлсөн байна. Тухайн үед 6% зээл гарснаар байрны эзэн надад байраа сархаа болсон. Үн өснө гэсэн хүлээлт үүссэн багталтаа тэр хүнд. Би өөрөө 6% зээлд хамрагдах гэсэн боловч эцэг их юм байрны өөр дээр миний нэр дээр байдгийн улмаас анхлан орон сууц хөдөлтөн авч байгаа гэсэн үндэслэлгүй болсон. Тиймээс би өөр арга хайж эхэлсэн. Тэгэд Голомт банкны залуу гэр бүл зориулсан орон сууцны зээл хөөцөлдөн 20%-ыг бүрдүүлэх гэсэн боловч байрны метр квадратын сая 500 мянга боллоо. Өсөж надад 2 сая 800 мянган төгрөг дутсан. Тэр надад маш их хүн зохиол болсон. 8 сая төгрөгөө би бүрдүүлэхийн тулд хамаатан сад найз нөхдөс бүгднгөөс нь авсан байсан учраас тэр тухайн дутсан мөнгийг хаанаас олох вэ гэдэг надад маш том зохиол болж ирсэн. – 2013 оны 6 дугаар сараас бас нэгэн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь жилийн 8% хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн явдал байв. Энэ удаад үн дахиад л өслөө. 2 жилийн дотор орон сууцны метр квадратын үн 1 сая 200 мянган төгрөгөөс 2 сая 210 мянган төгрөг болтол өссөн байна. Орон сууцны ипотекийн зээл. Ипотекийн зээл гэдэг зүйлийг нэлээд идэвхтэй сурталчилж эхэлсэн цагаас хойш бол зах зээл дээр байсан үйл хөрөнгөний үн бол өссөн байна. Зөвхөн эрэл талд нь бол мөнгө өгсөн юм аа. Ипотекийн зээлийн процессын алдаа. Энэ бол зах зээл дээрх нийлүүлэлтийг одоо хэмлэр өсгөх гэж оролцсон. Эрэлтийг хэмлэр өсгөх гэж оролцсны л одоо үр дагавар юм байна. Энэхүү зээлийн санхүүжилтийн их үүсвэрийг Монгол банкнаас 1.5 их 80 төгрөгийг шууд хэвлэх замаар бүрдүүлэн арилжааны банкудад байршуулжээ. Иргэд орон сууцны зээлд хамрагдах байдлын эрс өсч 2014 оны 12 дугаар сарын байдлаар банкуд 18,684 зээлдэгчийн 547.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж 8% хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 27,420 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлсэн байна. Бондны мөнгнөөс ч гэдэг юм уу, тэ? Үн дортооч болох хөтөлбөрч гэдэг юм уу. Ямарваа нэгэн тийм нэг бий болгосон хийсвэр санхүүгийн хэрэгслээр тэр зүйлээ хангачтай дараа нь нөхөгдөх үедээ инфляц мөнгөний болтол
болчдөг л аюул байгаа л та. Энэ өөрөө бол эдийн засгт мөнгөний нийлүүлэлтийг огцсон нэмсэн. Эдийн засгт мөнгөний нийлүүлэлт нь өөрөө бодит байж байгаа бараа бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахад илүү их хурцтай өссөн. Тийм нөхцөл байдал бол сүүлийн 2 жил явлаа шүү дээ. Тэгээ энэний үр дагавар нь бол ойлгомжтой. Инфляц 2 оронтой тоонд очсон. За дээрээс нь манай үндэсний валютын гадаад валюттай харьцах ханш бол өөрөө нэлээд суларсан. Ийм үзэгдэл гарч байгаа. Энэ бол зайлшгүй гарах байсан үзэгдэл. Өөрөөр хэлбэл мөнгөнийхөө нийлүүлэлтийг эдийн засгийн бодит баялагын үйлдвэрлэлийн өсөлттэйгөө уялдуулаагүйгээр хиймлэр ингэж огцом өсгснөөс болж л одоо энэ үзэгдэл бий болж байгаа. Бат хүрлийн нэгэн адил орон сууцтай болохыг зорилгоо болгон ажиллаж хөдөлмөрлж буй олон мянган монгол залуусын дүр төрхийг бид өнөөгийн нийгмээс харж болно. Зарим нь хувийн бизнес эрхэлж, зарим нь гадны улс оронд ажиллахаар явж, өөр нэг хэсэг нь цалингаа нэмэгдүүлэхийн тулд илүү их хичээж хөдөлмөрлж байна. Учир нь хүмүүсийг өөрийнхөө амьдралын төлөө хариуцлага хүлээж, өөрийнхөө аз жаргалыг бүтээх зорилго тэмүүлэл нь хөтөлж байдаг. Нэгэнт миний гол зорилго орон сууцтай болох байсан болохоор зорилгынхаа төлөө маш хичээнгүйгээр хөдөлмөрлөж орон сууц хөдөлтөн авсан л да. Би 6-8% ипотекийн зээл гарахаас өмнө урьдчилгаа 20% болох 8 сая төгрөгийг төлөөд орон сууцтай болох боломж надад байсан. Харин ипотекийн зээл гарснаар урьдчилгаа 20% маань 30% болж өсөж байрны метр квадратын огцон өссөнөөр би 21 сая төгрөг төлөөд одоо энэ амьдарч байгаа байраа хөдөлтөн авч амьдарч байна. Манайх нэг 10,000 орон сууц жилдээ нийлүүлэх хүчин чадалтай манай барилгын компаниуд бай гэж бод. Тийш 10,000 орон сууцыг 10,000 иргэнд худалдаж авна шүү дээ. Гэтэл бид нэр 20,000 иргэнд мөнгө өгчихгүй. Болцоо олгочихгүй. Одоо та баталгаатай ажилтай ипотекийн зээл авч одоо байр аваа гэдэг. Тэгэхгүй 10,000 иргэн авах гэжсэн 20,000 иргэн авна гэдэг чинь буцаагаад хин төрүүлж төлсөн хин өндөр үн төлдөг байхгүй. Тэгжээс нөгөө байраа олж авна шүү дээ. Тэгээ байрны үн бол энээс болж гол нь өссөн шүү. Нөгөө талаар манай байрны үн өсөлтөнд гол нөлөөлдөг тэр байр өөртөө бий болж байгаа шүү барилгын компаниудын. Энэ өртгөн дотор байдаг газрын хахуулд өгсөн мөнгө. Газар худалдаж авахдаа хэрэгэлсэн мөнгнүүд. Тэгээд татварынхнаас аргалсан татвараа төлөхгүй төлөө өгсөн хахуулууд ч юм уу. Альсвал нэг өөр мэргэжлийн байгууллагууд өгсөн гарын үсэг олж авахдаа өгсөн бүх хахуул зардлуудыг эцсийн хэрэглэгч буюу байр худалдаж авч байгаа төлж байгаа байхгүй. Энэ хахуул асар өндөр болсны шинжээ. Орон сууцны эрэлтийг огцом нэмэгдүүлснээр иргэдийн дунд хүлээлт бий болж, хадгаламжтай иргэдийн тоо буурч, хадгаламж бэлэн мөнгөө барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх, орон сууц худалдан авах замаар үнийн хөөс бий болдог байна. Энэ нь орон сууцны үнэнд шууд нөлөөлдөг юм. Үнийн хөөсрөлт нь хөрөнгө оруулагчдыг барилгын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүмүүс барилгын салбарт бизнес эрхлэх сонирхлыг өсгөжээ. Нэгэнт эрэлт огцом өсөж байгаа учраас дагаад бас нийлүүлэлт бол зайлшгүй зах зээл хаан зарчмаар бол нэмэгддэг. Энэ бизнес эрхэлж байгаа болон зах зээлд оролцож байгаа бизнес эрхлэгчид дээгүүрчлийнх нь нэг алдаа явж байгаа юм л да. Нэгэнт улс өөр гэсэн баримталж байгаа одоо бодлого одоо урт хугацааны бодлого байхгүй байгаа тохиолдолд одоо завсар гарч байгаа орон зай руу нэг төрлийн бизнес ихэрч эхэлцэлтэн орж ирдэг нэг юм сөрөг хандлага гарч ирж байгаа. Тэгэхээр нэг төрлийн хөрөнгүүд рүү оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэлбэр өөрөө зах зээлээ зарцсан байдалд оруулдаг. Мэдээж барилга өөрөө тодорхой циклтэй. Ерөнхийдөө бол эдийн засгийн хувьд бид нар ярьдаг лаг буюу тодорхой хоцрогдолтойгоор бас эдийн засгийн нийлүүлэлт нь явагддаг. Тийм бүтээгдэхүүн. Өнөөдөр одоо ундаа шиг нэг өдрийн дотор ч юм уу 10 өдрийн дотор үйлдвэрлэж чадахгүй. Тэгэхээр нөгөө эрэлтээсээ дандаа хоцорч бий болдог зүйл. Тэгээд нэг жил юм уу 2 жилийн хугацаатай барилга бариад ингээд үндсэндээ эрэлтээ гүйцэтгэг. Гүйцэхдээ 10 биш 20 байшин баригдсан байдаг учраас уцаагаад нийлүүлэлт нь эрэлтээсээ давах байдлаар нөгөө үнийн огцон өсөлт маань сүүлдээ буцаад огцон уналт болж өрдөг. Орон сууцны ипотекийн зээл. Монгол улсын нийт хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл 2011-12 онуудад нийт хөрөнгө оруулалт болох 16 их найд 982 тэрбум төгрөгөөс барилгын салбарт 2 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэжээ. Мэдээж эдийн засаг 17 өсөж явах үед Монголын энэ эдийн засгийн олд руу энэ эдийн засгийн таатай нөхцөлийг ямар ч капиталист хүн ямар ч хөрөнгө оруулагч ашиглая гэж боддог. Эдийн засагт орж байгаа тэр мөнгийг илүү үр ашигтай, илүү хурдан
өгөөжтөө зарцуулах боломжтой газрууд бол байгаа. Тэр салбаруудад орох байсан одоо мөнгө, тэнд бий болох байсан капиталын хөрөмтлөл, тэнд бий болох байсан тэр өсөлтийг бол нэгсэндээ барилгын салбарт бол гацааж байгаа гэж хэлж болно. Зөвхөн байшин бариад байгаа тохиолдол одоо Монголын өнөөдрийн Улаанбаатарын амьдрал болчихж штэ. Ямар ч эдийн засаг хөдлөх болцоогүй нэг нь нөгөөх блоксын төлөвлөлтөөр явагдаад байдаг. Ашиглагдахгүй байгаа орон сууцнууд, ашиглалтгүй байгаа офисын барилгууд зах зээл бий болдог. За энэ хэрээрээ бас үнэн нь улам л их ундаг. Жирийн иргэд за жишээлбэл тэрийг барьцаасан байгаа баг санхүүгийн байгууллагууд буцаагаад энэ үнийн уналтаас уртж бас дахиж өөрт байгаа хөрөнгийг борлуулах тэр үнийн уналтын эрсдлээс өөрсдийг хамгаалах гэж үздэг л дээ. Тэгээд энэ нь өөрөө дараагийн давлгааг бий болгоод улам л хүчтэйгээр одоо үн зах зээл дээр унах тийм нөхцөл байдлыг үүсгэдэг. Одоогийн байдлаар энэ зогсон зарцсан эдийн засаг хүндрэх үед үнэлгээгийг ямар хэмжээгээр алдах вэ гэдэг эрцийн тооцоонуудыг бодсон шүү дээ эрсдлийнхэн. Тэгтэл манайх зөвхөн механик төвшнгөөр яг банкны өөрсдийнх нь зээлийн графикийн бодолтоор ингээл явж байгаа боловч тэр барилга чанартай баригдах юм уу тэр хот төлөлтийн тооцоололууд нь эрсдэлтэй юм уу гэдгийг бол ерөөс авч хэлцдэггүй. Тэрийг авч тоодгүй зөвхөн нэг юм байшингийн каркасны одоо архитектурын зургийн гэх мэтчлэн юм дээр одоо илүү анхаарлаа хандуулдаг юм. Орон сууцны ипотекийн зээл. Иргэдээ хямдхан байраар хангая гэж чинь одоо нэг өөрөө байрыг хэдэн зуугаар нэг дор барьж байна. Энэ бол ямар ч шинжилгээ ухааны үндэсгүй юм хийсэн одоо гор нь гарч ич. Төмөр замын тасаано 2 өндөр байшинт очиод үзээрэй. 2 орцтой байранд 216 айлгаа. Тэгээ дандаа нэг өөрөө тэнд нь дандаа нөгөө нэг амьдрал ядуу улсууд орсон гэд 4-5 хүнтэй 2-3 мянган иргэн 2 өөрөө 16 давхар байшин дотор амьдарч байгаа байхгүй. Яг энэ хүний эрүүл ахуй талаас аюулгүй талаас бол энэ огт болохгүй. Ер нь бол тэгээд сонгодог утгаараа бол энэ байрыг чинь 1 өрөө байр, 3 өрөө байр, 5 өрөө байр, 5 хаус ч гэдэг юм уу. Энэ нийгмийн бүх давхаргыг хамруулж ингэж барьдаг ёстой. Энэ онол нь бол тийм байдаг юм л. Гэтэл манай хавьчид цуглуус энэ яг нөө Чикаго ч юм Америк нэгдсэн улс 60-аад онд нэг эдийн засгийн бүүн болох үед бүх хүмүүсээ байранд оруулъягээд одоо Чикагогийн саяхан 1 өрөө байруудыг хэдэн зуугаар нь барьсан. Дараа нь эндээ дан ядуучууд цугулцсны дараа одоо энэ бол хүн очихын аргагүй тийм асуудал үүсэж байгаа байхгүй. Гэтэ эндээ нийгмийн талаас бид нараас бодох хэрэгтэй юм бэл. Бүх улс орнууд л хийсэн алдаа л да. Гэхдээ бид нар тэрийг хараад байгаа нь бол ойлгоод тийм алдааг давтахгүй байх болцоо байсан боловч яг нөгөө нэг гост таунуудын хийдэг алдаануудыг бид нар хийгээд явчихж байгаа. 2008 оны хямрал бол яалтчгүй Америкийн нэгдсэн улсад бий болсон тэр ипотекийн зээлтэй холбоотой асуудлаас үүдэлтэй. 2005 онд Америкийн нэгдсэн улсад орон сууцны үнийн хөөс хагарснаар байраа барьцаалсан иргэд зээлээ төлөхөөс татгалзчихжээ. Ипотекийн зээл олгосон компаниуд дам пурж, зээл өгөхөө болж ажилчдаа олноор нь цомхот гэж хувьцаа нь үнгүүдсэн юм. Ипотекийн зээл өгсөн компаниуд банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн учраас тэдний хямрал удалгүй банкны системд халдварлжээ. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын ипотекийн системд хөрөнгө оруулсан гадны банкуд ихээр хохирсон байна. Энэхүү систем нь банкны салбарт ч сөргөөр нөлөөлдгийг харж болно. Яг энэ зах зээлийн огцом савлгаанаас л нэгдүгээрт мэдээж барилга байшин барьж бизнес эрхэлж байгаа хүмүүс нэгдүгээрт хамгийн эхэлж шууд өртдөг. За хоёрдугаарт энэ үйл ажиллагааг санхүүжүүлсэн банк санхүүгийн байгууллагууд өртдөг. Тэгээ энэ ганцхан банкны асуудал шин тэр чигээр хотын эдийн засгийн хотын нийгмийн чадамжийн бүх асуудлууд хоорондоо хоршиж энэ одоо зах зээл найдвартай орчинтой зах зээл болох гэсэн. Орон сууцны ипотекийн зээл 2015 онд нийтдээ 15 мянган орчим байшин ашиглалтанд орсноос яг өнөөдөр зах зээл дээр бол 80 орчим хувь нь одоо хоосон байна гэж ярьж байна. За тэгэхээр одоо 16 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр бараг 60 орчим мянган орон сууц жишээлбэл ашиглалтанд орохоор харагдсан. Тэгэхээр яг тэрийг худалдаж авах эрэлт байна уу гэхээр үндэ бол тийм том харагдахгүй юм л да. Энэ үн буурчихсан юм шиг харагдсан. Гэхдээ нөхцөл байдал ямар байдалтай харагдсан гэхээр ер нь бол орлогын хувьд тогтвортой орон сууц өөрөө худалдан авах чадвартай хүмүүс нь бол ямар нэг байдлаар өөрийнхөө орон сууцны хэрэглээг бол хангацсан байж байгаа. Хөрөнгөтэй улсууд тэр үйл хөдлөх хөрөнгийг авч дахиад хөрөнгөө өсгөх бололцоог нээж өгсөн. Гэр хорооллоос орон сууцнд орсон айл гарын 10%-нд багтахааргүй цөөхөн байсан.
гэр хорооллоос орон сууцнд орсон. Ихэнх нь бол орон сууцтай хүмүүс орон сууцнд орох болцоо олгосон. Энэний бүр цаад их сурвалж нь юу болохыг бол bis 97 онд байрыг хувьчилсан иргэдтэй. Тэгээд байртай улсууд бол маш их хөрөнгийг өнгөө авсан байхгүй. Тэр өмчөөсөн шүү дээ. Тэр үед бол гэр хороолд байсан улсууд тэр өмчгөө хоцорсон. Дараа нь бол хоримтлал бий болсон гэр хороолд байгаа хүмүүсийн хоримтлал нэг өөрөө байр авах хэмжээнд очсон. Нөгөө байшинд байсан хүмүүсийн хоримтлал бол 3 өөрөө байр очсон баг. Тэгээ нэгсэндээ сүүлийн үеийн энэ орон сууц судалтай авалт бол дандаа байртай улсууд байраа сайжруулахад процесс явагдсан. Зөв гаргалгаа нь бол энэ зах зээлийг аль болохоор зөнд нь орхих ёстой. Зах зээлийн зарчмаар ингээ орхичвол эн чинь хийгдэх юм уу гэж хүмүүс асуух байх л та. Энэ бол хийгдэх боломжтой байсан. Яаж хийгдэх вэ гэхээр эдийн засгт байж байгаа тэр цөөхөн хэмжээний хуримтлал баялаг маань өөрөө зөв газар байршаад илүү их орлогыг, илүү их баялагийг бүтээх замаар манай эдийн засгүр хүчтэй тэлэх ёстой байна. За тэр тэлэлт нь өөрөө яадаг вэ гэхээр хүмүүстэй яг бодит орлого болж очдог. Нэгд хүмүүс орлого нь өөрөө өсөж байгаа учраас өөрийнхөө амьдралын наацхан хэрэгцээнүүд болох орон сууц, эрүүл мэнд, боловсрол гээд соёл урлаг, спорт гээд тэр бүх хэрэгцээг өөрөө бие дааж хангах боломжтой болдог. Ерөөсөө зах зээлийн эдийн засгийн харилцааны гол нууц нь ерөөс тэндэл байна. Өнөөдрийн хийж байгаа шийдлүүд бол хүний орлогыг өсгөх биш, нэмэлт зээлийн дарамт өгж байгаад л хамаг шалтгаан байгаа. Нэгд орлоготой хүн бол өөрийнхөө асуудал бүрэн шийдэж чаддаг. Тэгэхээр бол зах зээлийг аль болохоор зөнд нь орхиж илүү их орлого бүтээх, илүү их бүтээмжтэй байх боломжийг нь олох ёстой байна. Тэртээ 1681 онд Францын 14-р Луи хааны санхүүгийн сайд Жан Баптист Колберт Францын бизнесмэнүүд уулзаж тэднээс Францын төр та бүхний худалдаа арилжаа бизнест хэрхэн туслах вэ гэж асуужээ. Гэтэл худалдаачдын тэргүүлэгч Жендре биднийг зүгээр л зөнд нь орхих, хүн төрлөختөн иргэншснээс хойш төр засаг оролцох хэрэггүй. Энэ л төрөөс бидэнд туслах хамгийн том тус байх болно гэжээ. Яг энэ үгийг бид төрд хандаж хэлмээр байна. Зүгээр л зөнд нь орхих. Дэлхий өөрөө эргэдэг юм.